За сайн байцгаана хүүхдүүдээ. Бид 11-р ангийн физикийн хичээлээр цахилгаан орон түүний шин чанарыг судалж байгаа билээ. Өмнөх хичээл дээр бид цахилгаан орны хэр хүчтэй байгааг тодорхойлогч физик хэмжигдэхүүн болох хүчлэг мөн цахилгаан орныг хүчний шугамар дүрслэх тухай судалсан билээ. За бүгдөө өмнөх хичээлээ дахин эргэн санацгаая. За бид гэрийн даалгаварт 4 нанокулон цэнэгээс 0.5 м зайд байгаа цахилгаан орны хүчийг тооцоорой гэсэн юм бодлогыг гэрийн даалгаварт өгсөн байгаа. За энэ бодлогыг хүүхдүүд маань хийсэн байх гэж найдаж байна. Ингээд багшийн бодолттой өөрсдөө хийсэн бодолтыг тулгаж үзнэ. За тооцоол хий. 4 нанокулон цэнэг гэдэг бол 4-ийн үрчиг 10-ын хасах 9 зэрэгт кулон цэнэг юм аа. За цэнэг маань энд байрлаж байна. Тэгвэл цэнэгээс 0.5 м зайд А цэг оршиж байг. Тэгвэл дахиад өөр 0.5 м зай байгаа юу хүүхдүүдээ? Мэдээж энэ цэнэгээс ийшээ 0.5 м, ийшээч 0.5 м зай байж болно. Тэгвэл 0.5 м зайтай маш олон цэгүүд гарч ирэх юм аа. Цэнэгээс маань. Тэгвэл энэ цэгүүдийн дурын А, Б гэдэг хоёр цэг дээрх цахилгаан орны хүчлэгийг бүгдээрээ тодорхойлъё. За ингийн тулд бидний өмнөх үтсэн хичээл дээр хүчлэг гэдэг бол ийм байна гэдгийг бол бид нар Гауссын теорем болон гравитацийн орны харьцуулалтаар гаргаж ирсэн байгаа. Тэгвэл А цэгийн хүчлэгийг тооцоолохдоо энэ тэгштгэлэн ашиглах юм бол тэгээ дээр нь тоо утгыг орлуулж бичих юм бол 25-ны 36-г үрждэг нь 10-ын 2 зэрэгт ньютоны хуваах нь кулон гэсэн юм хэмжээ. А цэг дээрх хүчлэг маань ингэ тодорхойлогч байна. Өөрөөр хэлбэл 4 нанокулон цэнэгийн үүсгэх цахилгаан орны хүчлэг А цэг дээр ийм байна. А цэг дээр энэ цахилгаан орон ийм хэмжээний хүчтэй байна гэсэн утгыг зааж байна. Гол нь манай цэнэг маань хасах цэнэг учраас хүчлэгийн чиглэл төв рүү нь буюу цэнэг рүүгээ чиглэсэн байна. Одоо Б цэгийн тухайд сонирхъя. Б цэгийн хүч нь А цэгийнхаа хүчтэй тэнцүү байх бөгөөд үүнийг цааш нь бичих юм бол тоо утгаараа мөн адилхан байна. Харин чиглэлийн хувьд аваад үзэх юм бол Б цэгийн хүчлэг маань ийшээ дээшээ чиглэсэн бол А цэгийн хүчлэг ийшээ чиглэсэн. Чиглэлийн хувьд энэ хоёр бол тэнцэж болохгүй, тоо утгын хувьд бол тэнцүү байх юм аа. За ингээд өнөөдрийнхөө хичээлд орохоос өмнө бүгдээрээ дараах нэг бичлэгийг үзэж сонирхъё. За өнөөдрийн хичээлээр бид түрүүний үзсэн бичлэгийн тухай тайлбарлаж чаддаг болохыг зорж байгаамаа. За ингээд өнөөдрийнхөө хичээлд орцгоё. Түүний тулд бид өмнө нь гравитацийн орныг сайн мэддэг учраас гравитацийн орон дээр тодорхой хэмжээний дасгал ажиллацгаая. За энэ бол манай дэлхий гэж үзье. Дэлхийг бол би нэлээд жижигрүүлсэн загвараар авч байгаа. Хажууд нь бол онгоцыг бол нэлээд
томруулчихсан байгааг бол хүүхдүүд мань бас жоохон ойлгож хүлээж аваарай. За ингээд манай дэлхий бол M масста. Дэлхийн радиус маань өөрөө R, дэлхийгийн бөмбөрцөг гэж тооцоолвол дэлхийн гадаргаас ааш өндөрт M мастай онгоц нисэж бай гэж тооцъё. Тэгвэл онгоц маань энергитэй байдаг. Онгоцны энергийг бид нар өндөрт гадаргаас өндөрт төрсөн учраас потенциал энергитэй байдгаа гэж өмнөх үздсэн зүйлүүдэд ашиглан мэднэ. Тэгэхээр онгоцны потенциал энерги mg h бол. Тэгвэл дэлхий гэдэг энэ гариг маань M мастай учраас эргэн тойрондоо бас л гравитацийн орон гэж орон үүсгэх бөгөөд энэ орон дотор нь M мастай онгоц орж иржээ гэж бид нар ярьдаг. Тэгвэл онгоц дэлхий хоёрын хоорондын харилцан үйлчлэлийн хүч нь ийм байна. За тэгвэл энэ дээрээс потенциал энергинд бид нар цааш нь бичих юм бол гравитацийн хүчийг дэлхийн төвөөс онгоцны төв хүртэлх өндрөөр өрцөнтэй тэнцүү байна. Үүнийг цааш нь хувиргаж бичих юм бол ийм хэлбэртэй болж хувирах нэ. За энэ дээрээс манай mgh гэж бидний үздэг потенциал энерги маань яг үнэндээ ийм хэлбэрт орох нэ. За тэгвэл энэ потенциал энергийг сонирхоход энэ гамма бол тогтмолтой, энэ m бол орон үүсгэж буй биеийн масс, R дээр нэмэх нь h гэдэг бол дэлхийн төвөөс онгоцны төв хүртэлх. За энэ жижиг m нь бол онгоцны масс. Тэгэхээр хоёр биеийн дунд зөвхөн дэлхийн орон үүсгэж байна гэж үзвэл энэ орноор тодорхойлогдохгүй ганцхан хэмжих хөтгөөн нь онгоцны масс байна. За тэгвэл үүнийг цааш нь радиусын онгоцны төвөөс дэлхийн төв хүртэлх зайг жижиг r гэж үзвэл ийм хэлбэрт оруулж бичиж болох юм аа. За энэ дээрээс орныг тодорхойлохгүй байгаа энэ массыг бид нар тэнцвэрийн тэмдгийн нөгөөлөлт буюу потенциал энергитэй харьцуулж үзвэл энэ үлдсэн энэ хэмжигдэхүүн бол зөвхөн дэлхийгээс хамаарсан. Дэлхийгээс ямар зайд байгаа, дэлхийн төвөөс ямар зайд байгаа, дэлхий ямар масстай, гравитацийн тогтмол гэсэн зөвхөн орныг тодорхойлогч хэмжигдэхүүнүүд гарч ирж байна. За бид гравитацийн орныг сая тайлбарт тодорхой хэмжээгээр судалсан бол одоо үүнийг цахилгаан оронтойгоо харьцуулан үзье. Тэгэхээр гравитацийн орны харилцан үйлчлэл, цахилгаан орны харилцан үйлчлэл, тэгвэл гравитацийн оронд потенциал энерги ийм байдаг бол цахилгаан оронд ийм байж болох уу гэсэн юм төсөөлөл гарч ирж байна. Мөн гравитацийн орны зөвхөн орныг үүсгэж хэмжигдэхүүнүүд нь ийм байх юм бол цахилгаан оронд мөн ийм байж болох уу гэсэн юм. За үүнийг бүгдөө цахилгаан орон дээр тусад нь авч үзье. За цахилгаан орны хувьд би мөн гравитацийн оронтойгоо төстэй байдлаар хэмжээг авсан байгаа. Энэ бол орон үүсгэж буй цэнэг, манайхаар бол дэлхий шиг гэж үзэж болох юм. Энэ бол тэр оронд орж ирсэн цэнэг буюу манайхаар онгоц шиг гэж үзэж болох. Тэгвэл энэ хоёрын хоорондын харилцан үйлчлэлийн цахилгаан оронд цэнэг маш чухал үүрэгтэй болно. Өмнөх гравитацийн оронд бол масс чухал байсан. Тэгвэл энэ хоёрын хоорондын харилцан үйлчлэлийн хүч нь Кулоны хуулиар тодорхойлогддог бөгөөд энэ цэнэг маань онгоц өндөрт байгаа шиг энерги шиг ийм энергитэй байж болох уу гэж. Тэгвэл тэр энерги нь потенциал энерги гинэ. За тэгвэл энэ гравитацийн цахилгаан харилцан үйлчлэл маань Кулоны харилцан үйлчлэлээр илэрхийлэгдэх бөгөөд үүнийг цааш нь потенциал энергиээр оруулж бичвэл ийм хэлбэртэй бас бичиж болох юм аа. Мөн цааш нь потенциал энерги маань ийм хэлбэрт орж болно гэж. Энэ тэгшгэлийг цааш нь хувиргаж бичвэл ийм хэлбэрт орж болно гэж. За үүнээс цааш нь зөвхөн энэ орон үүсгэж буй цэнэгийн төвөөс оронд орж ирсэн цэнэгийн төв хүртэлх зайг R гэж үзэх юм бол манай тэгштэл гравитацийн орны потенциал энергитэй туйлын ойролцоо болж ирж байна. За тэгвэл энд орныг тодорхойлохгүй байгаа гаднаас орж ирсэн цэнэгийг энэ дээрээс зайлуулад кинетик энергид харьцуулаад бичих юм бол энд зөвхөн орныг тодорхойлогч физик хэмжигдэхүүнүүд үлдэх бөгөөд үүнийг цахилгаан орны потенциал гэж нэрлэдэг байна. Орныг энергийн талаас нь илэрхийлдэг физик хэмжигдэхүүн юм аа. За энэхүү потенциал гэдэг физик хэмжигдэхүүн нь орныг зөвхөн энергийн талаас тодорхойлохоос гадна потенциал маань өөрөө скляр хэмжигдэхүүн юм аа. За тэгвэл цааш нь гравитацийн оронд дахин нэг дасгал хийж үзье. Онгоц маань ааш өндөрт байгаа.
Тэгвэл ааш өндөрт байгаа онгоцоо арай өөр нэг ааш өндөрт гаргахад ямар зүйл болох вэ гэж. Өөр нэг ааш өндөрт мэдээж онгоц маань гараад ирвэл онгоцны маань потенциал нэрг өөр бол. Арай өөр өндөрт гарсан учраас арай өөр потенциал нэрг. Тэгэхдээ энэ өндрөөсөө энэ өндөрт шилжихдээ онгоц маань ажил хийнэ. Тэр ажлыг тооцоолох юм бол энергийн зэрүүгээр ажил тодорхойлогддог учраас ийм хэмжигт томолж байна. Тэгвэл үүнийг цахилгаан орон дээр мөн адилтгаж үзье. Цахилгаан оронд маань гадаргаас нь ааш зад буюу ээр зад байсан туршуул цэнгийн энерги ийм байдаг. Тэгвэл үүнийг ааш өндөрт гаргавал ямар болох вэ гэж. Ийм ааш өндөрт гаргавал ямар болох вэ гэж. Ааш өндөрт гаргахад энерги нь мэдээж ийм болж байна. Тэгвэл энэ цэгээс энэ цэгт ирэхдээ цэник маань онгоцтой адилхан мөн ажил хийх шаардлагатай. Тэгвэл энэ ажлыг тооцоолох юм бол мөн энергийн өөрчлөлтөөр ажил хийгдэх учраас ийм хэлбэрт бичигдэнэ. Үүнийг бид нэр өмнөх тэгшгэлтэйгээ холбож бичвэл ийм хэлбэрт орох юм. Энд байгаа энэ хэмжигдэхүүнүүд бүгд орныг тодорхойлдог хэмжигдэхүүнүүд болно. За тэгвэл түрүүний дасгалыг бүгдөө цахилгаан орон дээр хийж үздэг. Цахилгаан орон дээр ааш өндөрт гадаргаас нь ааш зайд байсан цэник ийм потенциал нэрхтэй байж таарна. Тэгвэл түүнийг том ааш гэсэн зайд шилжүүлэх юм бол потенциал нэрг нь мөн өөрчлөгдөх ёстой. Тэгвэл энэ энергийн өөрчлөлтөөр энэ цахилгаан орон дотор маань ажил хийгдэх бөгөөд түүнийг илэрхийлэх юм бол ийм хэлбэрт орох нэ. Үүнийг цааш нь бичих юм бол энэ хаалтан дотор байгаа хэмжигдэхүүн бол зөвхөн орныг үүсгэгч цэник түүнээс аслах зайнаас хамаарсан орныг тодорхойлагч физик хэмжигдэхүүнүүд болж байна. За үүнийг нь цааш нь түрүүний бидний илэрхийлсэн потенциал гэдэг утга байгаа учраас потенциал 2-оос хасах нь потенциал нэг хэлбэрт буюу ааш зайд байгаа цэгийн потенциал жижиг ааш зайд байгаа цэгийн хоёр потенциалын ялгуур мэтээр үзэж болох юм. Тэгвэл энд байгаа цэник маань сөрөг цэник байсан бол энэ дээрээс энэ хүртэл энэ эерэг цэник учраас татагдаж хөдлөнө. Эсвэл эерэг цэник байсан бол энэ дээрээс ийшээ түлхэгдэж хөдлөх ёстой буюу потенциалын зөрөөгөөр бие цэник хөдөлдөг байх нэ. Потенциалын зөрөөгөөр цэник хөдөлдөг байх нэ. За тэгвэл энэ потенциалын зөрөөг физикт хүчтэл гэж нэрлэдэг бөгөөд хүчтэл нь цэнигийг хөдөлгөгч хүч юм. Бид нар бол ахуй амьдрал дээр 220 вольт, 12 вольтын батарей гэж дан хүчтлийн тухай ярьдаг бол энэ хүчтэл гэдэг зүйл маань цаана потенциалын ялгуур буюу цахилгаан орны энергитэй цэгүүдийн энергийн зөрүү нь болж тарах нэ. За мэдээж потенциалын зөрүү буюу хүчтлийн нэгж маань вольт байх нэ. Тэгвэл бүгдээрээ өмнөх бичлэгийн дахин үзэж тайлбарлая. За энэ автомашин бол өндөр хүчлийн шугамд контактлсан байна, хөрсөн байна. Ингэснээс болж потенциал буюу орон, цахилгаан орон үүсэж 10 метрээс дотч буюу нөгөө цэнэглэгдсэн биед ойртох юм бол цахилгаан орон илүү хүчтэй байдаг. Энэ экскаватор хүртэл бас өндөр хүчтэлтэй холбогдсноор өөрөө маш их хэмжээний хүчтэлтэй буюу цэнэгтэй болчихсон. Ингээд цэнэглэгдсэн бие эргэн тойронд өвөрмөц орчин буюу цахилгаан орон үүснэ. Энэ цахилгаан оронд хүн маань өөрөө саран биетэй ч гэсэн ойртох юм бол аюултай гэж үздэг. Яагаад аюултай вэ гэхээр хүн маань одоо ингээ хоёр хөл нь зэрэгтсэн байх үед бол потенциалын нэг цэг дээр буюу энэ одоо хоёр өөр потенциалтай цэг дээр хөл нь холбогдсноор түрүүний P1 P2 буюу потенциалын зөрүүгээр хүний бие дундуур цахилгаан гүйдэлгүй цэник хөдлөх боломжтой болж байна. Үүнийг бол практикт алхмын хүчтэл гэж нэрлэдэг. Өндөр хүчтэлтэй газар бол энэ алхмын хүчтлээс бол бид нар бие хамгаалж явах хэрэгтэй. Үүнийг яаж хэрхэн хамгаалах вэ гэж. За мэдээж цэнэглэгдсэн контактлсан зүйлийг бол контактаас найлуулах, салгах хэрэгтэй. Ингэснээр бол цэнэглэгдсэн буюу цахилгаан орныг бол өөрөөсөө холдуулж байна гэсэн зүйл болж байгаамаа. За ингээд мэдээж цахилгаан орон байгаа бол эргэн тойронд нь потенциалын зөрүү бий болсон учраас хоёр хөлийн одоо улыг бол нийлүүлсэн байдлаар юм эсвэл газар чирж алхах хэрэгтэй. Хэрвээ хөндөрүүлж алхах юм бол алхмын хүчтэй зохиолох буюу потенциалын зөрүүгээр өөр дээгүүрээ гүйдэлгүүлэх аюултай юм аа. За энэ хүн маань нэлээд зай холдчиход одоо алхаж болох нь гэж үзэж байна. Хөлөө баг зэрэг холдуулахад бол потенциалын зөрүү байна гэдэг нь мэдрэгдэн өөрт нь их хол алхах юм бол тогон зохиолох аюултай болно. Тийм учраас энэ зүйлийг бол нэлээд өөрөө нэлээд хол болтлоо ингэж алхах хэрэгтэй юм аа гэж.
За ингээд цахилгаан орны эргэн тойронд энерги буюу потенциалын зөрүү гэж бий болдог бөгөөд үүнээс болж цэник хөдөлдөг байна. За ингээд цэнигийн эргэн тойронд бол цахилгаан орон үүсдэг. Уг цахилгаан орныг бол хүчний шугамаар илэрхийлж болно. Хэр хүчтэй байгаа хүчлэг гэдэг хэмжигдэхүүнээр илэрхийлж болно. Тэгвэл хүчлэгтэй адилхан мөн энерги талаас нь илэрхийлсэн потенциал гэж хэмжигдэхүүн байдаг юм байна. Цахилгаан оронд потенциал нь цэнигээс аслах зайнаас хамаардаг учраас бид нар ямарваа нэгэн цахилгаан оронд өөрийгөө орсныг мэдвэл хөлөө том алцаалан харьяаж алхаж болохгүй наа. Үүнээс болж алхмын хүчтэй гэж зүйлд нэрвдэж хүний биеэр цахилгаан гүйдэлгүйх аюултай юм. Тийм учраас бид нар потенциалыг ижил төвшөнд байх ижил потенциалт гадаргуунууд дэвэр явж биеэ хамгаалах юм байна. За ингээд өнөөдрийн хичээлийг ойлгосон байх гэж найдаж байна. Гэрийн даалгаварт багш нь дараах 2 дасгалыг бэлдсэн болно. Гэрийн даалгавраа сайн игээрэй хүүхдүүд.